За энд их сони юм харуулнаа. Дөрвөн замын уулзуур дээр хий хадгалах даралт сав байрлуулад энэ тосгонд байгаа айл өрхүүдийг хийгээр хангасан ийм технологи байна. Газар доогуур шугам хоолойгоо явуулаад айл болгонд бол хийн халаалтын бойлор тавиад ингээ халааж байгаа. За нөгөө зэстээр нь ирж цэнэглэх талбай энэ төр бол байхгүй. Шууд авцам дээр зогсож байгаа цэнэглэлтэй хийдэг. Цахилгааны шугам өндөр хүчтэй явж байна. За ингээ дөрвөн замын уулзуур дээр бол эдний норм дүрмийн дагуу стандартын дагуу бол зөвшөөрдгөө гэж байгаа. За Монголд болохоор энийг бол хоригдолчин бүгд болохгүй гэсэн юм. Одоо норм дүрм үйлчилдэг юм байгаад байгаа.